Сайн байна уу? Та бүхэнд E-баланс ахим санхүүгийн тайлангийн системээр жилийн эзэн тайлан илгээгтэй холбоотой зааврыг танилцуулах гэж байна. Юуны төрөнд тус систем нэвтрэх болон нийтлэлийн асуудлын хүрээнд дэх зааврыг сангийн яамны албан ёсны Facebook хуудсанд байршуулсан тул та дараах линкүүдээр хандах боломжтой. E-балансын мовцэг өвцгийн эмийн хаягаар хандан тус талбарт нэвтрэх товчноор дарснаар та нэвтрэлтийн нэгдсэн систем рүү шилжинэ. Үүн дээр гүйцэтгэх захирал өөрийн мэдээллээ оруулна, цааш нэвтрэнэ. Тайлан туяа холбохын тулд та дараах дөрвөн мэдээллийг заавал шинжилж холбогдох мэдээллийг бүрэн бүгэлсэн байх шаардлагатай. Ингэснээр та тайлангийн тохироог шинжилнэ. Байгууллагын мэдээлэл шинжилгээ хэсэг та мэдээлэл шинжилгээ товчноор дарснаар таны мэдээлэл шинжлэгдэх болно. За байгууллагын нэмэлт мэдээлэл хэсэг дээр мөн шинжилгээ товчийг дарснаар таны байгууллагын төрөл татагдаж орж ирнэ. Үүний шин чанар холбоо барих мэдээлэл хэсгийг та бүрэн бүглэж хадгалах товчийг дарна. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжин тусгай зөвшөөрлийн мэдээллээ шалган хэрвээ үнэн зөв байвал тус товчийг дарна. Байгууллагын холбоо хамгаалалт хэсэгт охин компани болон хараат компани мэдээллээ оруулан хэрвээ мэдээлэл зөв тохиолдолд та тус товчийг мөн дарна. Хэрвээ та захирал өөрийн эрхээр нэвтэрч байвал тайлангийн тохиолдлыг шинжлэх боломжгүй бөгөөд тус засгийн ерөнхий нэгтлэн бодогч эрхээр хийх шаардлагатай. Үүний тулд та байгууллага засны хэрэглэгчийн ерөнхий хэсэгт орж хэрэглэгч нэмэх товчон дээр дарснараа ерөнхий нэгтлэн бодогчийг нэмэх боломжтой. Хэрвээ захирал өөрөө нэгтлэн бодогчийн ерөнхий нэмэх шаардлагатай гэвэл та нэмэх товчон дээр дарснараа өөрийн мэдээллийг оруулна, хадгална. Эрх солих хэсэгт дарснаар та өөрийн идэвхтэй байгаа мэдээллүүдийг харах боломжтой. Үүгээр та ерөнхий нэгтлэн бодогчийн эрхээр цааш нэвтэрнэ. Тайлан төвийн рүүгээ нэвтэрэхэд хамрагдах 3 нөхцөл маань ногоорсон төлөвтэй болж үйлдэл баган дээр холбох товч маань идэвхжинэ. Тус нягдах үзүүлэлтүүдийг доогорч ихэр талбарт илэрнгүү тайлбарласан байна. За цааш холбох товчийг дарснараа төлөв байдал маань тайлан төвтэй холбогдсон төлөвтэй болж уртлын жилийн эцсийн тайлан руу орно. Тайлан руугаа ороход тайлангийн үүсэл эхлүүлэх товчон дээр дарж мөн шивэл эхлүүлэх товчийг дарна. Тус талбаар та тооцоол хийгдэж буй дүр хүлээнүү хэмээн 1-2 минут орчим хүлээх болно. Танд анхааруулахад хэрэг та олон өччөөр эсвэл нэгээс дээш байгууллагын санхүүгийн тайлан шийдвэл тус системд ачаалал үүсгэн удаашруулах болно. Та тайлан руугаа ороход өмнөх оны жилийн эц үлдэгдэл мянгаар үржигдэж ихний үлдэгдэл дээр татагдсан байна. Тэгэхээр та 1-3 ихний үлдэгдэл дээр төгрөг мөнгөөр шивнэ. Энэхүү улаан дүрсээр тодруулсан эсүүдэд та гараар шивэх бөгөөд харин энэхүү сар эсүүд нь тодруулгаас татагдаж орж ирж байгаа тул та шивэх боломжгүй. Энэхүү ногоон дүрсээр тодруулсан зөв тэмдгэн дээр дарахад та шалгуурын тооцоолыг харах боломжтой. Шалгуур гэсэн үзүүлэлт нь таны тайланд засах ёстой 15 шалгуур байна гэсэн утгатай. Та энэ товчон дээр дарахад хаана юу засах ёстойгоо харах боломжтой. Харин хадгалах гэдэг товчон дээр жишээгээр 61 гэсэн тоон таны шивж оруулсан дүнгууд 61-ийн талбарт өөрчлөлт орсон байна. Тэгэхээр та хадгалах товчоо тухай бүрт нь хадгалаад яваарай. Шивэлт шууд эхлүүлэх бол та тус товчийг дарна, харин шивэлт зогсоох бол энэхүү товчийг дарна. Өмчийн өөрчлөлтөөс бусад тайлангуудын хувьд эхний үлдэгдэл дүнгээ баганаар шивдэг гэсэн бол өмчийн өөрчлөлтийн тайлан дээр 8 дугаар мөрөн дээр төгрөг мөнгөөр шивнэ. 8-1-ийн мөрөнд таны өмнөх оны жилийн эц үлдэгдлийг мянгаар үржүүлэгдэн татагдана. 4 мөрөнд 1000-аас илүүгүй зөрүү байна. Тус систем тодруулга нь урд 4 тайлангуудтайгаа тэнцэх шалгуур ажиллаж байгаа тул та тодруулгасаа шивжихлэн зүйтэй. Мөн энэхүү текст мэдээллийг заавал шивэх шаардлагатай тул шивээгүй тохиолдолд шалгуур хангаагүй үзүүлэлт гарч ирнэ. Та тайлангаа илгээх боломжгүй. Тодруулгын энэхүү хэсэг та улаанаар тэмдэглэсэн нэмэх тэмдгэн дээр дарж мөр нэмэх боломжтой. Тус мөрөнд дүү шивсэн тохиолдолд заавал төрлийн нэрийг шивж өгнө. Мөн тодруулгын тэмдэглэл хэсэгт ажил хүлгээний талаар бичнэ. Та тайлангаа бүрэн шивж шалгуур хангасан тохиолдолд энэхүү шалгуур товч маань арилж хадгалах товчийг тухай бүртэн дарснараа илгээх товч маань идэвхжинэ. Үүний дараагаар та тайлангаа илгэнэ. Заавал аудит хийх байгууллагын хувьд аудитын байгууллага гэрээний өсөл илгээсэн тохиолдолд танд энэхүү мэдэгдэл хэсэгт мэдэгдэл очно. Үүний дараагаар та байгууллага засны аудит хэсэг рүү орж аудитын байгууллага гэрээний хугацаа мэдээллээ шалгаад баталгаажуулна. Хэрвээ баталгаажуулаагүй тохиолдолд бүртгэлийн мэргэжилтийн талаас баталгаажуулах боломжгүй юм. Баталгаажсан тайлан нэг л удаа засвар оруулах боломжтой. Гэхдээ та бүхэн тайлангаа илгээхээс өмнө сайн нэгтэл шалгаж шивэлт хийсэн тухай бүртээ хадгалаад яваарай. Та бүхэнд E-баланс ахим санхүүгийн тайлангийн шинэ системээр 2023 оны жилийн эцсийн тайланг хэрхэн шивжлэхийг талаар зааварчилгааг хүргэлээ. Танд амжилт хүсье.